Зохиолыг бичсэн Сар ултын дуу оруулсан Ами. Толны байшин 8 дугаар хэсэг. Удалгүй багш маань хэц хэнгэргээ дэлдэн онгод тэнгэрээ дуудаж онгод тэнгэр чих удалгүй хүүг үзээд олон юм ярилгүй бутсан. Үүний дараа багш маань "За тэгэхээр энэ бол хүний насаар хоололдог шунал юм бэрд байна. Бие оюунд найхтар гэмтэл үзүүлдэггүйч их худаж гимэн хүний сүнсийг иддэг бололтой. Одоо л түүнийг дарж авахгүй бол горих үндэ." Гэр дотор хүмүүс ихэд гайхан яаж тийх вүлээ гэхэд хүүтэй чинь би солигдно. Миний нас үгийн дуусаж байгаа. Би түнд сүнсээ хэдүүлэх болно. Тэнгэр, чи энэ үйлийг дардан хийх нь байна шүү. Чи гаднаас нь би дотроос нь энэ бэрдийг дарах учиртай юм шүү. Багш минь, би энэ айхтар үйлийг хийхэд бэлэн биш шүү дээ гэхэд хувь заяа чамайг бэлэн бай гэсэн бол чи бэлэн болсон байх болно гэд хүүгийн зүг эргэн "За та хэд сайн сонсоод миний хэлснийг хийн шүү" гэд хүүгийн гар болон өөрийн гарыг улаан өнгийн олсоор уйж эхлэв. Дараа нь хүүгийн болон өөрийн хурууны нэг үндгийг хагалж холбосон улаан утсан дээрээ дусааж эхлэв. Цус олсоор нэвчин газар тусалж эхлэх агшинд багш зайран хажууд хайгаа ун доор нь тосож эхлээд хэсэг хугацааны дараа аягтай цусыг залгилж орхив. Үүний дараа хүүгийн духанд хүрэн хэдэн үг шивнэхэд хүү ухаан алдан унахад багш зайран "За одоо тэнгэр, чи хүүг энэ даавуугаар үлхийдөөд хойд уулын бэлд аваачиж өрх. Тэнгэрийг эргэж ирэхэд та хоёр хүүгээ очиж авна. Чихэнд нь шин нэр шивнээд манайх руу ирэхгүй, эргэж харалгүй шууд цаашаа яв. Үүнээс хойш хүүгийн нэрийг шин нэрээр нь солиод амьдрах тун гэв. Би ч багшийнхаа хэлсэн ёсоор хүүг аваачиж үүний дараа эцэг их нь хүүг аван одов. За тэнгэр чи сайн сонс. Бид гэдэг зүйл бүгд өөр ингэсэн австай байдаг юм. Заримдаа тэднийг тэр авсандаа бий болж, авсандаа амьдарч авсандаа дуустагч гэж ярьдаг. Тэр бидний авс түүнтэй ойрхон байх учиртай. Одоо чи бид хоёрын хийх үйл бол түүнийг тэр авсанд нь лацдах явдал юм. Би удахгүй нас сүнсээ түүнд идүүлнэ. Түүний дотор шингэх байх. Энэ үед чи түүн дээр очиж онгод тэнгэрээ дуудан түүнийг дар. Намайг нас нөхцнөөс 2 хоногийн дараа шууд түүн дээр очиж бүүж эхлэх юм шүү. Би ч нулимсаа урсан өөр арга байхгүй юм гэж үг гэхэд хөгшин хоньны насхи болсон надад ямар юмны гарц байх вэ хүү минь. Тосоод ирсэн тавлын юм хонь яа гэв гэд миний толгойг илж байсанс. Энэ явдлаас 9 хоногийн дараа багш маань өөдөлж би багшаа хөдөөлүүлээд дараа нь багшийнхаа хэлсэн ёсоор бэрдийн зүг явахаар бэлдэж эхлэв. 2 хоног ч өнгөрч бэрдийн гэрийн хаалгыг задуу шүглэн ороод гэр доторхыг гүйлгэн харж байгаад хэц хэнгэргээ дэлдэн бөөлж эхлэв. Гэнэт бэрдний дотроос бас нэг зүйл базлан буй мэт. Бэрд хамаг чадлаараа цээжээ даран шалан дор хонглын зүг уруудахад би түүнийг даган ороход бэрд ухаан балартан унаж байв. Энэ үед Гэнэт миний жихэнд нэгэн шивнээ сонсогдов. Зүүн зүгт түүний авс байна. Түүнийг авсанд нь хийгээд лацдах тарин унш гэж давтан хэлж байв. Би ч түүнийг өргөн харах үед тэмтчин яваад чулуунд өргөлчин зүйлд тулв. Үүнийг бэрдийн авс гэдгийг зөнгөөрөө мэдэрч түүнийг авсан дотор нь хийж лацтаж байшингийн хаалгыг хадаж орхиод анх багш болон над дээр ирсэн айлд очин
За та бүхэн энэ газрыг болон тэр бэрдийн талаар нутгийн олон сануулж явна уу гэж хэлээд явн одсон юм. Тэр үед аварсан хүү маань ингээд үрээ дагуулад ороод ирэх гэж цаг хугацаач хурдан юм даа гэд тэдэн рүү харж инэв. Хашуулн түүний аав гараа сүмбэрлүүлэн сүсэглэн суув. Тэнгэр зайран. За юу тач түүний явс нэгдэхгүй байна. Майшинд үлдсэн хэсэгхэн хүчин толиор дамжиж үзэгдсэн бололтой. Тэр байшинд ойртох хэрэггүй. Одоогийн би түүнийг лацдаж чадах болохоос нарч чадах хэсгээ мэдэхгүй байна. Хэрвээ дарна гэж очиод дийлэхгүй лац тайлэгдвал мөр аимшигтай зүйл болж мэднэ. Хаш ярен дундуур орон тэгээд оюунаг яах юм бэ гэхэд хүү минь чиний найз аврагдахаас аль хэдийн өнгөрсөн. Одоо чиний чадах ганц зүйл бол энэ байшингаас хүмүүсийг хол байлгах гэд авдраа уутлан улаан даавуу сарван энэ багшийн минь цус шингэсэн гэд хэрв тэр бэр дахин сэргээд авс нэгдэх аваас ядаж энэ зүйл чамд багч хийсэн тус болно гэд хашийн зүг сарвав. Хаш зурамчхан аваад гэрийн зүг нулимс туслуулан одов. Зохиолыг бичсэн Сар Ултын.